Сайн бацхан уу 50-аас 50 мэдчилж байна. 50 амьдралыг Монголдо гэсэн урайтай суугт минь тавтаа морил. Намайг дэмжиж миний бичлэгүүдийг үздэг та бүхэнд маш их баярлалаа. Сэтгэгдэл нэг бүрийг уншдаг байгаа болохоор та бүхэн сэтгэгдлээ чөлөөтэй бичиж асуух асуултаа бичиж байгаарай. Мөн намайг Facebook болон Instagram дээр 50-аас гэд хаягтай холбогдож надтай шууд холбогдож болох юм байгаа юм шүү. Энэхүү бичлэг дээр би bullet journaling буюу тэмдэглэлийн дэвтэрийг хэрхэн хөтлөх вэ гэдэг бичлэгийг Pick Up Lines-аас хараад тэгээд дуурайж өөрөө хийхээр шийдсэн тэр бичлэгээ та бүхэнд монголоор ингээ хүргэж байгаамаа. Pick Up Lines энэхүү бичлэгтээ өөрийнхөө бичлэгтээ юу гэж зөвлөсөн бэ гэхээр хамгийн нэгдүгээрт байгаа тэмдэглэлийн дэвтрээ та бүхэн хуудсыг нь хэмжээд ямар хэмжээтэй юм бэ гэдгийг нь сайн уртааш нь өргөөш нь сайн тэмдэглэж аваад дараа нь дэвтрээ хувааж өөрийнхөө төлөвлөгөө харах хуанлыг загварыг гаргахад хэмжээсэд нэг хэрэгтэй гэж байгаа. Хоёрдугаарт тэмдэглэгээнүүдэд тавиад жишээлбэл нэг жижигхэн бүрэн хийцийг тавиад хийх ажлаа тэмдэглэнэ. Тэгээд дээр нь сум заагаад тэр ажил маань дууссан гэх мэтчлэн тэмдэглэгээ хийх ёстой. Тэгээд хамгийн гол нь өөрөө өөртөө ойлгомжтой тэмдэглэгээнүүдийг хийж энэ өдрийн тэмдэглэлийн төлөвлөгөөний энэ загварыг бол хэрэглээрэй гэж зөвлөсөн байсан. Миний хувьд Pick Up Lines-ийн энэ бичлэгийг үзээд ерөнхийдөө үнэхээр энгийн загвар минималист тэр загвар нь маш их таалагдсан учраас шууд дуурайж туршиж үзэхээр санагдсан. Би урд нь ийм тэмдэглэл бол хөтөлж үзэж байгаагүй. Ерөнхийдөө бол дандаа гар утас юм уу энэ цахим байдлаар бол тэмдэглэлүүдээ бол хөтөлж явж байсан. Тэгээд ерөнхийдөө би өөрөө ер нь яг зурган байдлаар юмнуудыг харж ойлгохдоо илүү амар байдаг. 2018 болон 2019 онд би зурган байдлаар бас өөрийгөө зорилтуудын дагуу хэр их ажиллаа хийж байна, хэр их явж байна гэд хянах загварыг бол гаргасан. Тэгээд миний өнгөрсөн 7 хоногийн бичлэгт би бас энэ талаараа ярилцчихсан. Хамгийн гол нь 2009 онд би өөрийнхөө зорилтуудын дагуу хийжсэн ажлуудаа бол нэг сайн төдийлөн сайн хинж байгаагүй. Тийм болохоор би энэ жил илүү ингээ сайн хянаад өдөр болгон би үр дүнтэй өнгөрүүлж гин үгүй юу гэдгийг өөртөө дүгнэлт тавьж өөрийгөө өчигдөр байсан өөрөөсөө илүү сайжруулах зорилготойгоор тэмдэглэл болон өдөр тутмынхаа үйлдэлүүдийг хянаж өдөр тутмуудынхаа бодлыг цэгнэх тийм хүсэлтэй байсан юм а. Ерөнхийдөө би энэ тэмдэглэлийн дэвтрийг bullet journaling гэдэг энэ тэмдэглэл хөтлөх аргыг туршиж үзхийг маш их хүсэж байсан боловч интернет дээр болон цахим орчимд байгаа Instagram дээр тавьсан зургууд болохоор маш үзэсгэлэнтэй үнэхээр гоё тийм артистик байдаг. Би өөрийгөө гарын дүүтэй гэж боддог ч гэсэн тодорхой хэмжээнд надад хамгийн эхлээд анханасаа тэрийг туршаад үзэхэд бас жоохон хэцүү юм шиг санагдчихсэн. Тийм болохоор надад энэ Pick Up Lines-ийн minimal буюу хамгийн энгийн энэ хэлбэр аргачлал надад таалагдсан. Тэгээд би Pick Up Lines-ийн бичлэгийг үзснийхэн дагуу яг эхний энэ нүүрэндээ бүтэн жилийн 6 сарыг ингээд 3 хуваагаад нэг нүүрэн дээр 3 хуваагаад эхний хагас жил, сүүлийн хагас жил гэж ингэж хувааж хийж байгаа. Саяны хэсэгт болвол эхний 6 сар бол байсан. Жилийн сүүлийн хагасыг буюу сүүлийн 3 сарыг хийж байна. Миний энэ тэмдэглэлийн дэвтэр нь 18 см-ийн өргөнтэй ийм тэмдэглэлийн дэвтэр юм билээ. Тийм болохоор би 6 хуваахын тулд 18 см-аар 3 хуваахад бол 6 см-аар би ингээ хуваахад бол яг 6 сар мараа нэг болж байсан. Одоо ингээд сүүлийн хагас жил маань 7-оос 12 сарыг тэмдэглэж байна. Би өөрөө англи хэлээр илүү тэмдэглэл бодлоо зэгцлэх илэрхийлэх чадвар маань илүү өндөр гэж боддог. Миний хувьд өөрийгөө англиар илэрхийлэхэд надад илүү төхөн байдаг учраас би энэ тэмдэглэлийн дэвтрээ бас англиар тэмдэглэж хөтөлж байгаамаа. Тийм учраас сарууд маань January, February гэд англиар бол тэмдэглээд явж байгаа. Саруудын 30-31 хоног тухайн сард хэдэн өдөр байна. Тэрийгээ бас ингээд
бүгднгийн нэг бүрчлэн ингээ бичээд явах юм байна лээ. Тэгээд дараа нь бүх тэмдэглэлүүдээ хийснийхаа дараагаар тухайн сарынхаа өдрүүдийг баш доош нь цуулан бичиж чухал өдрүүдээ бас тэмдэглэх юм байна лээ. Тэгээд энэ тэмдэглэлт өдрүүдэд жишээлбэл та бүхний одоо чухал одоо баярын өдрүүд байж болно. Айн баярууд, дурсамжит өдөр, төрсөн өдрүүд, хайртай дотны хүмүүсийн чинь төрсөн өдрүүд, одоо нийтийн амрах одоо улсын баяр наадмын өдрүүд жишээлбэл байж болно. Энэ бичлэгийг хийж байгаа энэ өдөр маань 2020 оны 2 сарын 22 байгаа. Тэгээд би ерөнхийдөө энэ дэвтрийг 1-р сарыг болон бүтэн жилийг би бүгднийг хийж байгаа. Яагаад вэ гэхээр би өөрийнхөө өнгөрсөн 1 болон 2-р сар бас ямар үр дүнтэй явсан бэ гэдгийг одоо дүгнэж өөрийгөө одоо өөртөө үнэлгээ өгч яаж би өөрийгөө сайжруулах вэ гэдэг тийм одоо дүнэлтийг бас хийж ингээд харахад дараа нь эргүүлээд харахад бас дурсамжтай юм болов гэд энэ тэмдэглэлийн дэвтрийг хөтэлж байгаа. Та бүхэн ч гэсэн миний энэ бичлэгийг үзээд бас санаа аваад сэтэл төрөө өөрийнхөө тавьсан зорилтын төлөө тайван амьдралыг Монголдо өөрийнхөө мөрөөдлийн амьдралыг зохицлох одоо тийм хүсэл зоригийг одоо аваад заавал 1 сарын 1 шинэ жилийн эхний өдөр гэлтгүүгээр өөрийнхөө төлөө зорилтуудаа тодорхой болгож өөрийнхөө өдөр болгоныг үр дүнтэй өнгөрүүлэх энэ аргыг бас туршиж үзнэ гэж би найдаж байна. Тэгээд би энэ хүү бичлэгээр одоо миний анхны энэ bullet journaling одоо хийж байгаа энэ аргыг та бүхэндээ бас яагаад хуваалцаж байна гэхээр ерөнхийдөө жилийнхаа явцад би бас энэ одоо тэмдэглэлийн дэвтэр хөтлөх арга нь миний хувьд үр дүнтэй байна уугүй юу эсвэл би зүгээр нөгөө А4-ийн цаасан дээр хэвлсэн юм дээр тэмдэглээд явхад илүү аятайхан байна уу гэдгийг та бүхэнд эргээгээд мэдээлнэ. Тэгээд миний хувьд болвол ерөнхийдөө энэ бүтэн жилийг бас ингээ ерөнхийд нь харах юм бол энэ жилээ эргүүлээд цэгнэхэд бол бас аятайхан юм болов уу гэж бодсон. Ягаад вэ гэхээр 2019 оныг би өнгөрсөн одоо 12 сарын сүүлийн өдрүүдэд би энэ жил минь хэр их үр дүнтэй болсон бэ гэж цэгнэх өөрийгөө өөртөө үнэлгээ өгөх гэсэн чинь надад ямар ч бичиж тэмдэглэсэн зүйл байхгүй байсан болохоор би Instagram-ийн архивыг одоо харж хэр их үр дүнтэй байсан бэ гэдгээ бол илүү харсан. Одоо ингээд би 1-р сарын одоо 1-р сарын одоо бүтэн дэлгэмэл одоо байдлаар тэмдэглэлээ загвараа гаргаж байна. Энэ дэвтэр маань 36 см учраас ерөнхийдөө 7 хоногтой ингээ хуваагаад үзэхэд болвол миний дэвтэр дээр 5 см-ээр ингээд хуваах юм бол сарынхаа бүх өдрүүдийг оруулахар байсан. Тэгээ би ингээ шугамаа татаад сарынхаа өдрүүдийг одоо бүгд ингээ зурж байна. Сарынхаа өдрүүдийг ингээ хуваагаад үзэж байхад уртаашаа бол би 4 см-ээр хуваагаад ингээ 5 одоо мөр гаргаад зурхаар байгаа. Тэгээд ерөнхийдөө 1 сарын маань 1 өдрийн дөрвөлжин бас нэг 5-ыг харьцах 4-ийн хэмжээтэй жижигхэн дөрвөлжин болж таарж илээ. Гэхдээ миний хувьд бол энэ 1 сарын жижигхэн дөрвөлжин хийхэд болвол 1 өдөрт хангалттай гэж бодож байна. Яагаад вэ гэхээр чухал төрсөн өдөр баяр наадмын өдрийг тэмдэглэлээ. Дараа нь 1 өдөрт хийх миний хамгийн чухал 1-2 ажлыг тэмдэглэхэд л болно гэж би бодож байгаа. Яагаад вэ гэхээр хамгийн сүүлд би Marisa Peer гэдэг Английн сэтгэл зүйчийн мэдээлэл одоо YouTube бичлэгийг бас их дагаж үздэг. Тэр хүний зөвлөгөө нь болохоор хүн 1 өдөрт нэг л одоо хамгийн чухал ажлыг бол хийх чадвартай байдгаа гэж байгаа. Яагаад вэ гэхээр хэрвээ амжилтанд хүрнэ гэд бодож байгаа бол хүн өөртөө хамгийн чухал гэсэн ажлыг хамгийн нэгдүгээрт хийх ёстой гэд. Тийм учраас миний хувьд энэ саруудын энэ өдрүүдийг ингээд жижигхэн хайрцагт хийцэн байхад болвол ерөнхийдөө чухал зөвхөн одоо төрсөн өдөр тэгээ 2 дугаарт өөрийнхөө зорилтод хүрэх гэж байгаа чухал ажлыг тэмдэглэхэд хангалттай юм байна гэж бодсон.
Ингээд сарынхаа өдрүүдийг мэдээжээр даваа мягмар тавг пүрв гэж тэмдэглэжээд 1-р сарда хэр байсан бэ гэсэн бас хууц гаргах юм бэлээ. Pickup lines-ийн санал болгож байгаа нь болохоор өөрийнхөө эрүүл мэнд, тэгээ сэтгэл санаа болон итгэл үнэмшил чинь хэр байна вэ? Одоо сүнслэг оршихуй гэхэрвээ та нар spirituality гэд тэрийгээ өөртөө хэмждэг болвол би ер нь хэр байгаа вэ гэдгийг бичиж тэмдэглэх тийм зай гаргадаг юм байна лээ. Тэгээд энэ хуудас дээр одоо өдөр саруудаа дахиад хуулаад бичээд байгаа шалтгаан habit tracker буюу өөрийнхөө зуршлыг одоо хэр явж байна, хэрэгжүүлж байна уугүй юу? Одоо өдөр болгон би ус уунаа. Одоо 8 литр 8 аяг ус уунаа, 1 литр ус уун гэж өөртөө зарлага тавьсан бол би өдөр болгон 1 литр ус ууж чадж байгаа юу гэдгийг жишээлбэл энэ дээр хэмжиж болно. Миний хувьд 5 ширхгийн зүйлийг бол хэмжих гэж байгаа. Жишээлбэл би 7 хоногт нэг YouTube бичлэг хийн гэсэн зорилготой тавьсан. Энийгээ би 7 хоногт хийж гинэ үгүй юу гэдгийг ингээд үзэхээр байгаа. Хоёрдугаарт хамгийн одоо санал болгож байгаа зүйл нь болохоор талархлын жагсаалт гэж байгаа. За одоо ингээд би 2020 оныхоо 2 дугаар сарыг хийж байна. Хэдийгээр би түрүүн хэлсэн ч гэсэн ерөнхийдөө хэдийгээр энэ бичлэгийг яг хийж байгаа энэ үед бол 2 дугаар сар бараг дуусч байгаа ч гэсэн би 1-2 дугаар сарыг заавал яагаад хийж байгаа юм бэ гэхээр би өөрийнхөө энэ дөнгөж 1-2 дугаар сар бас өнгөрөөд бас удаагүй байгаа учраас ой танд минь байгаа зүйл дээрээ тулгуурлан 1-2 дугаар сараа би үнэлж дүүнэж би тухайн үед яг тэр мөчөд юу бодож байсан, юу хийж байсан гэдгийг би одоо бүртгэх үүднээс энэ тэмдэглэлээ заавал ингээ хийж байгаамаа. Энэ ингээд тэмдэглэл хөтлөх энэ одоо загварыг ингээ бэлдэж байхад бол мэдээжээр жоохон цаг авч байлээ. Миний одоо энэ бүтэн жил болон 1, 2, 3 дугаар сарыг ингээ хийхэд бүтэн цагийн одоо цаг хугацаа орсон. Гэхдээ эхний жилээ одоо 6 сараар нь тэмдэглээ. Дараа 1-р сарыг хийчээд одоо ингээ 2-р сарыг хийхэд би хэмжээсүүдөө яг мэдэж байгаа учраас надад хийхэд илүү хурдан, гарт минь илүү хурдан орчихсон байсан. Одоо би эргүүлж хараад 2-р сар маань энэ одоо даваагаас ням гарагийн хооронд яг хэдэн өдрөөс эхлээд энэ өдрүүд нь явж байна гэдээ энэ өдрүүдийг тэмдэглээд явж байгаа. Тэгээд 2-р сарынхаа check-in буюу би ямар байгаа вэ гэд сэтгэл санаа эсвэл одоо би махбодын хувьд ямар байна гэд 2019 онд миний хувьд хэтэрхий их одоо ажлын ачааллыг өөртөө өгснөөс болж эрүүл мэндийн хувьд бас ядаргаанд орсон. Тэгээд зөв хооллолт хийгээгүй учраас миний цус бас одоо жоохон өвдөх тийм зүйл гарсан. Тийм учраас би энэ өөрийнхөө эрүүл мэндийг бас хянаж, эрүүл хооллож, дасгал хөдөлгөөнийг бол хийн гэж үзэж байгаа. Тийм учраас ус уухаас гадна нэг одоо хянах зүйл маань бол дасгал одоо 7 хоногт 5 удаа хийн гэж өөртөө зорилт тавиад тэрийг хийх ч юм уу те. Хэрвээ та бүхэн сургууль эсвэл ямар нэгэн том юм одоо зорилго төлөвлөгөөгөө гаргацсан байгаа бол миний зорилтоо хэрхэн гаргах вэ гэдэг бичлэгийг үзээрэй. Би тэр бичлэгээ 2018 онд гаргасан байгаа. Тэр бичлэгийг үзээд өөрийнхөө зорилгыг гаргачаад тодорхойлцоод тэгээд ингээд хийгээрэй. 2020 оныхоо 3 сарыг би одоо төлөвлөхөөр ингээд тэмдэглэлийн дэвтэр дээр ингээд загвараа гаргаж байна. Яг ингээд өнгөрцөн ч гэсэн 1-2 дугаар сараа би хийжээд 3 дугаар сарынхан энэ тэмдэглэлийн загварыг гаргаж байхад миний хувьд бол бас сэтгэл ханамж өндөртэй байсан. Яагаад вэ гэхээр би одоо тий ирээдүгөө төлөвлөх яг юм боломж болцоотой боллоо гэд бас урам зориг бас авч исэн. Тэгээ Pickup Lines-ийн энэ одоо загварчлал нь үнэхээр энгийн байсан болохоор хийхэд үнэхээр хялбар. Тэгээ энэ бичлэгийг үзээд би та бүхэн ч гэсэн бас одоо заавал 1-р сарын 1-ний хүлээхгүй те өдөр болгон та нар өглөөс ирээд өнөөдөр би өнгөрсөн одоо 1-2 сар маань ямар байсан бэлээ, өнгөрсөн жилүүд минь ямар байсан бэлээ гэж өөрийгөө дүгэн цэгнээд өнөөдрөөс эхсүүлээд би ирээдүйг хүртэл өөрийнхөө амжилтандаа гаргах одоо зорилттой би яаж хийх гэж байгаа бэлээ гэд өөрийнхөө 7-7 хоногтой хянаад ингээд явах одоо сэтлийг та бүхэнд санааг бас би та бүхэнд өгөн урам зоригийг бас өгч байгаа гэж найдаж байна.
Тэгээ миний бичлэгүүдийг үзэж сэтгэлдээ бичиж лайк харамгүй хайрладаг та бүхэнд маш их баярлалаа. Та нарт бас ингэж урам зориг өгж байгаа гэж бодож би энэ бичлэгүүдээ бас хийдэг байгаа. Ингээд би 3 сарда бас эрүүл мэнд сэтгэл санаагаар ямар байна гэдгийг бол үзэн одоо өөрийнхөө тавьсан зорилт эрүүл мэнд YouTube бичлэгээ хийж ийнэггүй юу? Өөрийнхөө би одоо юунда талархаж байна гэсэн энэ жагсаалтыг бол гаргаж бичнэ. Тэгээ та бүхэн ч гэсэн 2020 оноо өөрсдөө тий урам зоригоо заавал жилийн энэ темплетийг одоо загварыг нь ашиглахгүйгээр тухайн одоо яг энэ сараасаа ихсүүлээ зөвхөн 3 сарынхаа одоо өдөр болгоныхаа зуршлыг одоо та бүхэн хянаж өөртөө үнэлгээ өгж өөрийнхөө өнгөрсөн байсан хувилбараас өнөөдөр би яаж сайжрах вэ гэж өөрийгөө зориг оруулж яваарай. Тэгээд хүн болгонтэй өөрийгөө бас харьцуулаад хэрэггүй чиний амьдрал ганцхан цор ганц учраас чи л өөрийгөө ялан дийлэн чи л өөрийгөө яаж илүү сайн болох вэ гэдгийг мэднэ. Бусад хүмүүстэй өөрийгөө бити жишээрэй гэж та бүхэндээ хүсье. Би өөрийнхөө бичлэгүүдийг бас Tevin Seven гэдэг англиар энэ суваг дээр бол хийдэг байгаа. Энэ бичлэгээ би бас адилхан англиар хийхээр байгаа. За тэгээд баяр